Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил амьдралтай нь эзний ивэлэр дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. За, өнгөрсөн эзний өдрийн ээлжит номлолоо оруулж чадаагүй. YouTube сувгийн маань тогтмол дагаж номлолыг маань байнга үздэг та нараасаа хүлцэл өчьё. За, ямар тач хосорсон ч гэсэн энэхүү номлолын бичлэгээ та бүхэндээ бас оруулж төлөвлөхаар шийдлээ. Өнгөрсөн бүтэн сая өдөр манай Нью-Йорк Пресвитериан чуулганы хувьд тэргүүн пастор нь солигдоод шинээр тэргүүн пастор авах үйл явц явж байна. За, үүнтэй холбоотойгоор олон чухал үйл явдлууд манай энэ Нью-Йорк Пресвитериан чуулган дээр өрнөж байгаа. За, тэгээд энэ бүх үйл явдлуудад манай Монгол үйлчлэлийн багийнхан идэвхтэй дунд нь бас орж хамрагдж байгаа учраас бид нар бас ээлжит номлолоо миний хувьд хийж чадаагүйд хүрсэн юм аа. За, дээр нь бас Монголд олон жилийн туршид хамтдаа үйлчилж байсан Монголын теологиор өтгсөн сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж үйлчилж байсан эрхэм хүндэт Грэм ах маань одоо миний үйлчлэлийг манай гэр бүлийг эргэж тойрохоор сүүлийн 3 өдрийн турш бидэн дээр айлчлаад хамт байсан. За, тэгээ Грэм ах маань бас манай Нью-Йорк Монгол чуулганы ах дүүс нарт маань бас эзний үгийг хуваалцаж өөрийнхөө гэрчлэлийг хуваалцсан гайхалтай сайхан цагууд байсан юм аа. За, гих мэтчлэн иймэрхүү бидний эргэн тойронд өрнсөн чухал үйл явдлуудтай холбоотойгоор миний хувьд өнгөрсөн бүтэн сая өдөр номлолоо хийж амжихгүй хүрсэн байсан. За, гисэн хэдий ч гэсэн өнөөдөр ингээд энэ 7 хоногийн дундуур эзний үгийг та бүхэнтэйгээ бас хуваалцаж төлөвлөх нь зүйтэй гэж миний хувьд бодож байгаа маа. Би өнөөдөр та бүхэнд эзний үгийг Колосай номын 4-р бүлгийн 2-оос 6 дугаар ишлэл дээрээс та бүхэнд эзний үгийг хуваалцъя. Колосай номын 4-р бүлгийн 2-оос 6 дугаар ишлэлийг та бүхэнд уншиж өгье. Өөрсдөө залбирал зориул, үүндээ талархалтайгаар сэргийг байх тун. Түүнчлэн бидний төлөө залбирахдаа үгийн үдийг бурхан нээж Христийн нууцыг биднээр яриулаасаа гэж гуйх тун. Би үүний төлөө хоригдсон билээ. Мөн хэрхэн ярих ёстой минь надад илчлэгдээсэ гэж залбирах тун. Мэргэн ухаанаар цагийг зөв ашиглан гадныхантай харилц. Та нарын яриа үргэлж нэгүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм аа. Аамен. Би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй миний залбирлын сэдв гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Миний залбирлын сэдв. За, Христ итгэж бид нар залбирлын сэдвээ байнга хоорондоо солилцож хуваалцаж яадаг шүү дээ. За, юуны төлөө залбирах уу? За, миний төлөө ийм зүйлийн төлөө залбирч өгөөрэй гэл бид нар хоорондоо залбирлын сэдвүүдээ их хуваалцаж бие биентэйгээ нөхөрлөж, тийм ээ. За, тэгээд нэгнийхээ зовлон жаргалыг хуваалцсан, залбирлын сэдвүүдээ солилцсон, за бие биенийхээ төлөө залбирах ийм чухал үйлчлэлийг итгэгч нар бид нар дундаа бие биенийхээ төлөө үргэлж хийж идэг. За, тэр дундаач бас бид нар мөн итгэгч биш гэр бүлийнхаа төлөө, анд найзуудынхаа төлөө, хайртай хүмүүсийнхаа төлөө бид нар бас үргэлж залбирж идэг шүү дээ. За, ялангуяа Христ итгэгч нар чуулганыхаа пасторт, цуглааныхаа ахлагчид, үгийн үйлчлэлийг хийж байгаа хүмүүстэй пастраа, ахлагчаа миний төлөө ингэж залбирж өгөөрэй, тэгж залбирж өгөөрэй. Манай тэр хүүхдийн тэм шалгалтын төлөө залбирж өгөөрэй, энэ хүүхдийн ийм сургуулийн төлөө залбирж өгөөрэй. Тэр минь энэ минь өвдсөн байна, тэрний төлөө залбирж өгөөрэй. За, бид нар нэг иймэрхүү бизнес хийх гэж байна. Та залбирж өгөөрэй гэх мэтчлэн, тийм ээ, итгэгч нар өөрийнхөө пастортаа, чуулганыхаа ахлагч удирдагч нартаа өөрсдийнхөө залбирлын сэдвийг хуваалцаж тэднэрээ залбируулах нь бол түгээмэл байдаг. Харин тэр бүр пасторууд өөрийнхөө залбирлын сэдвийг итгэгч нартайгаа хуваалцаад байдаггүй. Пасторуудын залбирлын сэдв чухам юу юм болоо? Ялангуяа үгийн үйлчлэл хийж байгаа хүмүүсийн хамгийн чухал залбирлын сэдв ер нь юу байдаг юм болоо? Бидний уншсан өнөөдрийн энэхүү текстэн дээр Илч Паул Колосай хотын чуулганд өөрийнхөө залбирлын сэдвийг хуваалцаж байна. Тэр залбирлын сэдв нь юу вэ гэвэл өөрсдөө залбирал зориул, үүндээ талархалтайгаар сэргийг байх тун. Түүнчлэн бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг бурхан нээж Христийн нууцыг биднээр яриулаасаа гэж гуйх тун. Би үүний төлөө хоригдсон билээ. Мөн хэрхэн ярих ёстой минь надад илчлэгдээсэ гэж
залбирах тун гэж хэлсэн байна. Тэгэхээр Илч Паул сайн мэдээний төлөө амьдралаа зориулсан олон чуулгануудыг тайрж, олон дагалдагч удирдагчдыг сургаж бэлтгэж исэн Илч Паул маань Колосай хотын чуулганд өөрийнхөө залбирлын сэдвийг хуваалцж байна. Миний залбирлын сэдв бол гээд дараах хоёр чухал зүйлийг ярьж байна те. Үгийн үйлчлэлтэй холбоотой хоёр зүйлийн төлөө залбирч өгөөч гэж Колосайчуудаас хүсэж байна. Нэгдүгээрх нь номлох боломжийн төлөө залбираарай. За номлох гэхлээр та нар бүхэн бас бодож иж магадгүй бүтэн сайнны цуглаан дээр эндрийн ард гараад номлох тухай бодож иж магадгүй. Би номлох гэдгээр сайн мэдээг бусдад тунхаглах, их бага хэмжээнд цөөхөн олон хүмүүсийн өмнө ямар нэгэн байдлаар тийм ээ одоо замдаа ээлж явахдаа эсвэл хоол идээ сууж явахдаа хүмүүстэй нөхөрлж явахдаа ховчлон болон одоо жижиг бүлгийн хэмжээнд эсвэл олонний өмнө номлох бүхий зүйлийг нь дотор нь би оруулан ярьж байгаа. Тэгэхээр Паул юу гэж хэлж яах вэ гэхээр бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг бурхан нээж Христийн нууцыг биднээр яриулаасаа гэж гуйх тун гэж хэлсэн байна. Тэгэхээр хэлж байна тийм ээ. Үгийн үүдийг бурхан нээж өгөөсэй гэж. Тэрний төлөө залбираарай. Тэгэхээр үгийн үйлчлэлтэй холбоотойгоор одоо тэр үгийг бусдад дамжуулах, сайн мэдээг бусдад хүргэх, ямар нэгэн байдлаар бусдад эзний сайн мэдээг номлох, тунхаглах тэр боломж үүд хаалгууд нэгдээсээ хүмүүстэй одоо уулзах боломж олдоосаа хин нэгэн сайн мэдээг ярих үед тэр хүний сэтгэл зүрхэнд нээлттэй байгаасаа тэр хүн те сайн мэдээгийн маань одоо бүрэн гүйцэд сонсоосаа тиймхүү одоо хүмүүстэй холбогдож танилцаж хүмүүст ямар нэгэн байдлаар сайн мэдээг дамжуулах хүргэх тэр бүхий л боломж болцоонууд нь бурхнаар Паулийн өмнө түүний одоо сайн мэдээний одоо үйлчлэгчдийн өмнө нээлттэй байгаасаа тэр боломжууд таатаа сайхан боломжууд нь олдоосоо хэмээн залбираасаа гэж Паул нэгдүгürt хүсэж гуйсан байна шүү дээ. Ер нь Үлс номноос Паулийн үйлчлэлийг харах юм бол Паул сайн мэдээг одоо хоёр янзаар ер нь бол дамжуулж исэн байдаг. Нэг нь бол өөрийнхөө одоо очсон хот тосгон болгоныхоо синагогт нь хагасаа өдөр явж ороод тэнд байгаа юдэчүүдэд сайн мэдээг номлодог байсан хожин гэрэнээс. Нөгөөх нь хариу үндэстнүүдтэй уулзахдаа айлаас айлд хүмүүстэй ховчлон уулзахдаа сайн мэдээг тунхагладаг байсан. Тэр нь аль аль нь үгийн үйлчлэл юм. Тийм учраас аль алинд нь боломж нэгдээсээ аль алинд нь хүмүүст сайн мэдээг ярьж өгөх юмсан тийм боломж олдоосай гэж Паул та нар миний төлөө бидний төлөө залбирж өгөөч гэж Паул хүсэж байна л да. Хоёрдугаарт нь Паул үгийн үйлчлэлтэй холбоотой дараагийн нэг чухал сэдвийг дурдсан. За тэр ишлэгийг би үргэлжлүүлээд дахиад уншия. Мөн хэрхэн ярих ёстой минь надад илчлэгдээсэ гэж залбирах тун гэж хэлсэн байна. Тэгэхээр хэрхэн ярих ёстойчлан яг л тэгж одоо ярихын төлөө тийм ээ. Яг л нөхцөл байдал болгонд өөр өөр шүү дээ. Яг л нэг тогтсон одоо арга замаараа Паул ярьдаггүй байсан юм шиг байгаа юм. Яг л ямар нөхцөлд байна тэр нөхцөлд нь тохируулж сайн мэдээг янз бүрийн арга замаар Паул хүргэдэг байсан. Тэгэхээр сайн мэдээгээ бусад хуваалцах одоо арга барилын хувьд бол Паул их уян хатан байж чаддаг байсан. Орчин нөхцөлд нь тохируулан одоо бурхны үгийг бусдад ямар нэгэн байдлаар дамжуулж урт хугацаанд эсвэл богино хугацаанд товчхон байдлаар дэлгэрэнгүй байдлаар олон хүний өмнө эсвэл одоо юу гэдгийг өлссөн цангасан үедээ усан онгоцоор аялж явах үедээ голын ирэг дээр байгаа хэсэг бүлэг хүмүүст эсвэл синагогт байгаа хүмүүст эсвэл бүр Афин хотын тэр Арипаг гэдэг бүр одоо эртний одоо грекийн одоо гүн ухаантнуудын илтгэл одоо лекцээ тавьдаг байсан тэр газарт нь тэгээ одоо хэдэн зуун хүнийг цуглуулад номлох ч гэдэг юм уу. Янз бүрийн байдлаар Паул номлож исэн. Тэр болгондоо Паул нэг л аргаар ярьж байгаагүй. Яагаад гэвэл нутгийн онцлог, хүмүүсийн үзэл бодол, тэр хүмүүсийн амьдралын ахуй соёлыг нь Паул ажиглан явж хагаад тэр бүхэнд нь тохирсон арга замаар Паул дамжуулдаг байсан. Тэр бүхэнд нь тохирсон Библийн ишлэлийг хуучин гэрээнээс иш татан аваад сайн мэдээтэй холбон эзэн Иесус Христийн авралын сайн мэдээг тунхагладаг байсан. Тэгэхээр үгийн үйлчлэлийг хийж байгаа биднэрт ямар ч орчин нөхцөлд ямар нэгэн одоо үр дүнтэй арга замаар бусдад сайн мэдээг ховчлон болон олон нийтийн өмнө эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дунд түгээх тэм чадварт бид өөрсдөө суралцах нь чухал байдаг. Үгийн үйлчлэл хийж байгаа хүмүүс тэгж одоо чаддаг байгаасаа, чадаасаа гэж чуулган үгийн үйлчлэгчдийн төлөө залбирдаг байх нь чухал юм байна. Пасторуудын төлөө залбираарай. Пасторууд чинь ямар ч үед Бурхны үгийг үнэхээр гал цогтой, ариун сүнсний тослогоон дотор үнэхээр хүмүүсийн тэр зүрхний хэрэгцээг нь олж хөндөг
үнэхэрийн тэр амьдралтай нь одоо холбож үнэхээр Монгол хүний сэтгэлгээнд тохирсон арга замаар дамжуулж чаддаг байхын төлөө та нар пасторуудын төлөө залбираарай. Та нар тэдний төлөө залбираарай. Тэд яаж ярих ёстойчлон тийхүү ярих нь ариун сүнсээр тэдний сэтгэл зүрхэн дотор илчлэгдэж би ингэж л номлох ёстой байна. За би яг энэ удаа ингэж номлох ёстой байна гэж тэгж л номлохын төлөө та нар үргэлж тэдний төлөө залбирж байгаарай. Ер нь хаяа нэг Бурхны үгийг дамжуулна гэдэг бол амархан. Харин тогтмол үргэлж урт хугацаанд тогтмол тасралтгүйгээр номлоно гэдэг бол үнэндээ амархан биш. Тийм учраас пасторуудын үгийн үйлчлэл гэдэг бол ер нь ямарваа нэгэн үгийн үйлчлэл хийж байгаа ахлагч удирдагчийн үйлчлэл гэдэг бол үнэндээ амархан биш. Энэ чинь одоогийн хэлээр байвал контент бүтээж байгаа шүү дээ. Үргэлж 7 хоног болгоо нэг удаа эсвэл 7 хоногт 2-3 удаа тийм хүн байнгын ийм контентыг бүтээж бусдыг түүгээрээ тэжээж бусдыг араасаа манлайлан дагуулж тэр Бурхны үгээр бусдыг хончилж босгон байгуулж урамшуулж зааж сургалж зэмлж сануулж синхруулж ятгах авч явна гэдэг бол тийм амархан ажил бас биш. Тийм болохоор пасторуудын төлөө үгийн үйлчлэл хийдэг хүмүүсийн төлөө залбирдаг байх нь чухал юм аа. Миний залбирлын сэдв юу вэ гэж юу? Паулын залбирлын сэдвтэй яг адилхан. Ямар ч үед Бурхны үгийг үнэхэрийн тосолгоон дотор, үнэхээр ариун сүнсний илчлэл дотор, үнэхээр итгэлтэйгээр, урам зоригтойгоор бас амар тайван дотор дамжуулж чаддаг байхад минь туслаарай. Тэрний төлөө та бүхэн залбирч өгөөрэй. Энийний төлөө үргэлж та нар залбирж явах нь чухал юм аа. Миний хувьд чадан ядан алдаа оноотойгоор 20 гаруй жилийн туршид бараг л 30 ахм жилийн хугацаанд эзний үгийг өнөөдрийг хүртэл их бага хэмжээнд дамжуулж, хуваалцаж одоо үгийн үйлчлэлийг хийсээр өнөөдрийг хүртэл ирсэн. За яг л одоо Паулын жишээтэй адилхан. Үнэхээр конференц дээр олон зуун хүний өмнө хэдэн мянган хүний өмнө ч гэсэн номлох ярих үе байлаа. За цөөхөн одоо 10-20 хүний хүрээнд ярих тохиолдол байлаа. 1-2 хүнтэй суугаад хувьчлан одоо ярьж, сайн мэдээг хуваалцаж, Библийн үннийг хуваалцаж, хоёруулахнаа, гуруулахнаа Библи судлал хийж, эзний үгээр тэднийг одоо өсгөж, одоо босгон байгуулахын ажлуудыг хийж ялаа. Замд явж байхдаа хийж ялаа, машин дотор явж байхдаа хийж ялаа, хоол идэж байхдаа хуваалцаж ялаа. Хүүхдийн төрсөн өдөр дээр очиод төрсөн өдөртөө нь холбогдуулаад бяцхан хүүхдүүдийн төлөө залбирч өгөхдөө эзний үгийг хуваалцаж ялаа. Айлын одоо гэрийн найран дээр очиод одоо ерөөл айлдахдаа Бурхны одоо үгээс одоо тэрхүү ерөөлийг хилэн тэр айлд тэнд ирсэн зочдын өмнө тэр одоо айл гэрийн ерөөлийг хилэнгээ Бурхны үгийг дамжуулж ялаа. Хоримн дээр эзний үгийг дамжуулж ялаа. Оршуулган дээр эзний үгийг дамжуулж ялаа. Эмнэлэгт өвчтөй байгаа хүн дээр очиод эзний үгийг дамжуулж ялаа. Баярлаж хөөрсөн хүмүүс дээр очиод тэднийг эзний үгээр урамшуулан зоригжуулж эзний үгийг дамжуулж ялаа. Шинээр бизнес эхлүүлээд, байгууллага эхлүүлээд, шинээр ажил эхлүүлээд, баярлаж хөөрөөд стартап болж байгаа тэр үед нь бас эзний үгийг дамжуулж ялаа. Янз бүрийн нөхцөл байдал донд янз бүрийн байдлаар эзний үгийг дамжуулах хэрэгцээ гарч ирсэн. Намайг шүүж буруутгах гэсэн үед ч эзний үгийг дамжуулах шаардлагатай байлаа. Христэд дургүй хүмүүсийн өмнө ч Христийг номлох үе байлаа. Үнэхээр хүсэж байгаа дуртай өлссөн, цангасан сэтгэлтэй хүмүүсийн өмнө ч Бурхны үгийг дамжуулах үе байлаа. Олон янзын нөхцөл байдал дотор нөхцөл байдалдаа тохируулан жишээ авч, оршил тавьж, яг тэр нөхцөл тохирсон Библийн ишлэлийг сонгон, тэр ишлэлээ уул үндэстэй зөв тайлбарлан, ойлгомжтойгоор тайлбарлан хүмүүсийг эзэн дотор босгон байгуулж, итгэдэггүй, сайн, муу, сайхан, муухай янз янзын хүмүүсийг аль алийг нь эзэнтэй учруулан уулзуулж, аль алийг нь эзэн дотор барьж байгуулж, аль алийг нь авралын сайн мэдээнд итгүүлэхийн тулд янз бүрийн нөхцөл байдлуудад номлож байсан. Энэ бүх үеүүдэд юу чухал байдаг гэж бидний төлөө зоолсон залбирал чухал байдаг юм аа. Тийм болохоор аханд үсэ та үгийн үйлчлэл хийж байгаа ахлагчийн төлөө залбираарай. Үгийн үйлчлэл хийж байгаа удирдагчдын төлөө тууштай залбирч байгаарай. Үгийн үйлчлэл хийж байгаа пасторуудын төлөө залбирч байгаарай. Багш нарын төлөө залбирч байгаарай. Тэд амархан ачаа үүрж яваагүй шүү. Тэд юмны үзүүр одоо сумны зэв болж урд нь явдаг. Тэд янз бүрийн сүнслүүдтэй нүүр тулж чаддаг. Янз бүрийн дарамттай нөхцөл байдлуудад номлох шаардлагатай байдаг. Маш таатай сайхан нөхцөлд ч номлох шаардлагатай болж байдаг. Үнэхээр янз янзын нөхцөл байдлуудад янз янзын хүмүүстэй нүүр тулан эзний нэрийн өмнөөс зогсож байгаа тэр хүмүүсийн төлөө та бүхэн маань үргэлж залбирж байгаарай. Миний залбирлын сэдэв юу вэ гэж юу? Миний ааманд эзний үг өгөгдөж
хэрэгтэй үед зөв үгийг эзний өгсөн арга замаар ариун сүнсний илчлэлтээр дамжуулан бусдад дамжуулдаг байхын төлөө та бүхэн залбирж өгөөрэй. Ингэж залбирахдаа хоёр зүйлийг Паул энэ дэр онцлон тэмдэглэснийг би дахин та нарт сануулмаар байна, тийм ээ. Нэгдүгээрх нь тэр үгийг дамжуулах үе таалга нэгдээсэ. Боломжууд нэгдээсэ. Хоёрдугаарх нь зөв ярих. Хэрхэн тэр зөв ярих вэ? Тэр оршлоо зөв тавих, зөв Библийн текстээ сонгож ярих, зөв жишээ авах. Тийм ээ? Тэр хэрэгжүүлэлтийг яг амьдралд тохирсон байдлаар тэдэрт хуваалцах. Яагтвэл тэр дотор чинь янз бүрийн ажил мэргэжилтэй нийгмийн олон янзын давхаргаас гаралтай үүсэлтэй янз янзын үзэл бодолтой хүмүүс байдаг. Бүгдээрэнд нь тохируулж, бүгдээрийнх нь сэтгэл зүрхэн дотор байгаа асуултанд Бурхны үгээр хариулт өгөхийн төлөө номлоно гэдэг бол үнэн дээр энийг бол эзэн л хийхгүй бол хүн хийх аргагүй ийм ажил байдаг. Олон пасторууд удаан хугацаанд үгийн үйлчлэл хийгээд бас ядарч байгаа харагддаг. Тийм учраас зарим найз пасторуудыгаа дуудаад эсвэл өөрийнхөө хүндэлдэг, суралцдаг пасторуудыгаа, багш нарыгаа дуудаад за та миний оронд нэг удаа номлоод өгөөч, хоёр удаа номлоод өгөөч энтергээд дуудаж байгаа тал байдаг. Яагаад тэгэхээр тасралтгүй тогтмол үгийн үйлчлэл хийнэ гэдэг бол үнэхээр чансаа шаардсан ажил байдаг. Үнэхэрийн эзэнтэй ойр байж үүнийг хийх шаардлагатай байдаг. Үнэхэрийн байнга суралцаж эзний үгээр өөртөө цэнэглэгдэж эзэн дотор хүчрхэгжиж энэ үгийн ажлыг хийх шаардлагатай байдаг. Гэтэл хүний амьдрал гэдэг чинь хүн чинь сорилттой очрно. Хүн чинь өвдөх үе ирнэ. Хүнд үнэхээр ар гэрт нь янз янзын асуудал тохиолдох үе ирнэ. Сэтгэл санаа нь янз бүрийн байх үе ирнэ. Тийм үедээ ч гэсэн юу ч болоогүй юм шиг номлох шаардлагатай байдаг. Тийм үедээ ч гэсэн би хэцүү агаад байна. Би номлохоо боллоо гэж хэлэх эрх байхгүй шүү дээ. Жинхэнэ номлогч хүний хувьд. Тийм үед ч гэсэн өвдөжсэн ч өвдөггүй юм шиг, сэтгэл санаа хэцүү байсан ч хэцүү биш юм шиг, өөрөө асуудалтай ч асуудалгүй юм шиг, өөрөө сул дорой байдал байгаа боловч хүчтэй юм шиг эзний үгийг ярих, номлох үе номлогч хүнд олонтоо тохиолддог юм а. Энэ бүгдийг олон номлогч нар даван туулан гарсаар ирсэн. Монгол номлогч нар ч гэсэн яг л энэ замаар явж өнөөдөр Монголын чуулгануудад Бурхны үгийг үнэхэрийн гайхалтай дамжуулдаг, үнэхэрийн тэр үгийнхаа дагуу амьдрч чаддаг, гэрчлэл болсон амьдралтай гайхалтай бурханлаг залуучууд, гайхалтай бурханлаг пасторууд, удирдагч нар төрөн гарч байгаадаас талархаж байна. Та нар тэдний төлөө залбираарай. Бүгдээрээ тэдний төлөө залбирдаг байцгаая гэж би та нарыг урамшуулж, зоригжуулж байна. Үгийн үйлчлэл яагаад бас амархан байдгүй юм бэ гэдгийг Паул цааш нь үргэлжлүүлээд Колосай хотын итгэгч нарт дараах ишлэл дээр хэлсэн. Мэргэн ухаанаар цагийг зөв ашиглан гадныхантай харилцсан. Та нарын яриа үргэлж нэгүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юмаа гэж хэлсэн байна. Мэргэн ухаанаар цагийг зөв үнэлж гадныхантай зөв харилцах, гадныхан гэдэг нь итгэгч биш хүмүүсийг хэлж байна л та. Чуулган явдаггүй хүмүүсийг хэлж байна л та. Дагалдагч биш хүмүүсийг хэлж байна л та. Эзэн Есүс Христийг мэддэггүй хүмүүсийг хэлж байна л та. Гадныхан гэдэг нь тэднийг хэлж байгаа. Тэрнээс гадаад хүмүүсийн тухай яриаггүй шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр тэд нартай цагийг үнэлж харьц гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл цаг битгий алд. Сайн мэдээ тараахгүй, эзний үгийг тэдэнд дамжуулахгүй явсараа л нэг л өдөр дахиад уулзахгүй болно. Тэр үед би сайн мэдээ тараах байж тээ. Би шал дэмий цаг алдчихтэй гэж бодвол яах вэ? Ялангуяа хайртай хүмүүс байгаа. Аавдаа, ээждээ, ахтаа, эгчтэй, анд найзуудтай Бурхны үгийг дамжуулахгүй, хуваалцахгүй байсаар хагаад үрд уулзаж чадахгүй болж байгаа тохиолдолч зарим хүмүүсийн хувьд байна. Би яагаад тэднэрт үнэхээр амьд байх цагт нь эсвэл намайг сонсох чадaltaй боломжтой үед нь би сайн мэдээ тараасангүй вэ гэж халгалж суугаа, харамсаж суугаа итгэгч нарыг би бас цөөнгөө харж ялаа. Тийм учраас цагийг үнэлж гадныхантай харьцаач. Тийм учраас зүгээр та үнэхээр итгэгч юм бол тийм ээ. Тэр цагийг үнэлж энэ хүмүүстэй би амьдралынхаа туршид байх уу үгүй юу? Бага боломжтой үедээ би эдгэрч сайн мэдээг хэрхэн ярих вэ? Ярихдаа бас мэрэгэн ухаантай ярих ёстой гэдгийг Паул энэ дээр зааж өгсөн байна. Та нарын яриа давсалж амт оруулсан мэт нэгүүлсэнгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хүн сонсоход таатай байх ёстой гэж хэлж штэ. Тэгэхээр хүн сонсоход нэг юм таатай худлаа, нэг юм хүн найрах, нэг юм одоо юу гэдгийг тийм ээ? Бялдууч үгээр эсвэл нэг юм зусарч үгээр одоо юу гэдгийг бусдыг ингээд нэг юм худлаа сайхан зүйл бусдад ярих тухай Паул энэ дэр хэлээгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл та цагийг үнэлээд боломжийг ашиглаад хэн нэгэн хүнд эзэн Есүс Христийн сайн мэдээгээ хуваалцах үед таны тэр яриа чинь давсалж амт оруулсан мэт нэгүүлсэнгүү. Өөрөөр хэлбэл нөгөө хүн сонсголонтойгоор ур чадвартайгаар зөв Библийн текстээ сонгоод
яриасаа гэж. Энийг л нөгөө Паул яриад байгаа шүү дээ. Хэрхэн ярих ёстой яг түүнчлэн ярихын тулд надад илчлэгдээсэ гэж та нар миний төлөө залбираарай гэж хэлээд исэн үг нь одоо энэ байгаа байхгүй юу. Тэгэхээр янз бүрийн орчин нөхцөлд янз янзын хүмүүст Бурхны үгийг үнэхээр тийм үр дүнтэйгээр хүргэнэ гэдэг бол амархан биш. Тийм учраас миний төлөө залбираарай. Та нар өөрсдөө ч гэсэн бас ийм байх ёстой шүү гэж Паул Колосайчуудад зааж өгч байна шүү дээ, тийм ээ. Та нар ч гэсэн цагийг үнэлж итгэж биш хүмүүстэй харилцсан. Та нар тэднэрт сайн мэдээ хүрг, гэхдээ мэрэгэн ухаан дотор хүрг. Заримдаа бид нар цагийг үнэлээд бусдад сайн мэдээ хүргэж байгаа нэгээд нөгөө Тимотед бичсэн загтал дээр цагаа олсон ч олоогүй ч Бурхны үгийг тунхаглахад бэлэн бай гэж Паул нөгөө Тимотед хэлсэнчлэн, тийм ээ. Бусдын сэтгэл зүйн нөхцөл байдлыг ингээд тоохгүйгээр тэрийг нь одоо үл оошон анзаарахгүйгээр мэдрэмжгүй байдлаар хит одоо янших, хит нөгөө хүнээ залхах, эвгүй байдалд оруулах, хараал өрөөлөөр айлгах, иймэрхүү одоо тийм сөрөг аргаар сайн мэдээг одоо хүрэх гэж итгэгч нар заримдаа харилцааны алдаа гаргаж байгаа харагддаг. Эннээс болоод нөгөө гэр бүлийнх нь хүмүүс, найзууд нь бүр залхацсан байдаг. За нөгөө ямаа яриад дунлаа. За нөгөө ямаараа намайг одоо ингээд дайрч тавчлаад дунлаа гэдэг ч юм уу. Бүр нэг юм травматай болцсон байдаг. Бүр нэг юм Есүсийн хүн гэхэлэр яшиг зүгээр уулзахгүй. Наадах чи нөгөө ямаа яриад унах вэ гэд ингээд бүр нэг юм айдаг болцсон байдаг. Энэ бол мэрэгэн ухаангүй явдал юм, тийм ээ. Паул энийг л хэлээд байгаа. Мэрэгэн ухаантайгаар та нарын яриа чинь давсалж амт оруулсан мэт нэгүүлсэнгүү, өөрөөр хэлбэл сонсголонтой тэдний сонирхлыг татаж, тэдний зүрхэнд нь хүрч, үр дүнтэй арга замаар, тийм ээ, цагийг зөв үнэлж ярих ёстой гэж. Тэгэхээр хоёр баланстай, хоёр талын жигүүрийг бид нар бодож байгаа юм шүү дээ. Үгийн үйлчлэл. Нэгдүгээрт цаг хугацаа чухал. Биднэрт тийм боломж олдоосоо гэж бид нар залбирах ёстой байна. Хоёрдугаар тэр олдсон боломжийг бид нар зөв ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл Бурхны үгийг бид ухаалаг арга замаар дамжуулах ёстой. Бидний яриа яг л одоо хоолоор зөөрлүүлэх юм бол давсалж амт оруулсан хоол шиг, амттай хоол шиг л бидний одоо номлол тэдний зүр сэтгэлд, тэдний амьдралыг хөндөж, тэдний хэрэгцээг хөндөж, тэдний амьдралд асуусан асуултанд нь амьдралаас ирж хайж байгаа эрэл хайгуулд нь хариулт өгсөн байдлаар Бурхны үгийг бид ингэж дамжуулж чадах юм бол олон хүн эзний үгийн өмнө боож өгнө. Олон хүн эзэнд зүр сэтгэлээ нээх болно. Олон хүн эзэн Есүс Христийн сайн мэдээг өөртөө хүлээж авах болно. Тэгэхээр үүний төлөө залбираарай гэж Паул хэлсэн. Та нар өөрсдөө ч гэсэн цагийг үнэлж харьцаарай. Энд чинь боломжийн тухай ярьж байна. Мөнгө та нарын яриа давсалж амт оруулсан мэт байгээ гэж хэлсэн. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр Христийн нууцыг бид нэр яриулаасаа гэж. Тийм ээ, мөн хэрхэн ярих ёстой. Ёстой минь надад илчлэгдээсэ гэж залбираарай гэж хэлсэнтэй яг адилхан. Хэрхэн ярих ёстой? Яг түнчлэн ярих. Энэ нь ариун сүнсээр удирдуулж давсалж амт оруулсан мэт. Тийм ээ, нэгүүлсэнгүү тэр бусдын хэрэгцээг хүндсэн байдлаар хүн одоо дургүй зүйлээс үнэхээр ивэл авч чадахгүй, тийм ээ. За мэдээж одоо Бурхны үгэнд дурлаад алийг наатаханыг яриад өгдөө, алийг би нэг үнэхэрийн сонсомоор байна гэдэг хүн бол мэдээж цөөхөн. Гэхдээ бид нар тэр хүмүүсийн сэтгэл зүрхийг татаад, боломжийг ашиглаад Бурхны үгийг тэдний амьдралын хэрэгцээн дээр нь тулгуурлан, тэдний амьдралтай холбож Бурхны үгийг дамжуулна гэдэг ёотай чухал бай. Ингээд аваад үзвэл үгийн үйлчлэл хийж байгаа хүмүүсийн ачааг та бас жоохон ч гэсэн төсөөлж байгаа бахаа гэж бодож байна. Үгийн үйлчлэл хийж байгаа хүмүүс бол зүгээр ярих дуртайдаа ярьж байгаа хүмүүс биш. Ярих юм нь цээжинд нь багтаж чадсандаа ярьж байгаа хүмүүс биш. Энэ бол дуудлага, энэ бол бэлэг авьяас, энэ бол амийн үгээр дамжуулан итгэл бий болдог. Итгэлээр дамжуулан хүмүүсийн амьдрал өөрчлөгддөг. Хүмүүс эзнийг таньж мэдэж гимшиж амьдрал нь өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад Бурхны хаанчлал бидний дунд бий болж чаддаг юм аа. Тийм болохоор үгийн үйлчлэлийн минь төлөө залбирч өгөөрэй. Би Нью-Йорк хотод гэр бүлээрээ нүүн ирээд бараг л жил хагас болох гэж байна. Нью-Йорк хотод 300 орчим монголчууд байдаг. Ер нь DC, Вашингтон DC, Чикаго хотуудтай харьцуулах юм бол ер нь цөөхөн монголчууд байдаг. Тэр хотуудад бол 10,000, 20,000 монголчууд байдаг. Харин Нью-Йоркод бол 1000 ч хүрэхгүй, 500 ч хүрдэггүй. 200-300 монгол хүн энд амьдардаг. Тэр хүн болгонд би сайн мэдээ хүргэх юмсан гэж залбирч байгаа. Та нарт энийг залбирч өгөөч.
Би тэдэртэй ямар нэгэн сэжмээр холбогдож уулзаж, ямар нэгэн байдлаар тэднэрт сайн мэдэг үр дүнтэй арга замаар хүрэхийн төлөө би залбирч байна. Та нар энэ үйлчлэлийн минь төлөө залбирч өгөөч. Би энэ Нью-Йорк хотод байх хугацаанд энэ хотод амьдарч байгаа янз бүрийн ажил хийж байгаа, янз бүрийн нөхцөл байдал дотор байгаа монголчуудтай холбогдож тэдний сэтгэл зүрхэн нээлттэй байж тэдэнд эзний сайн мэдээг үр дүнтэй арга замаар хүргэх юмсан гэж би үнэхээр энэ залбирч байна. Үнэхээр энэ залбирч байна. Та нар үүний минь төлөө залбирч өгөөч. Та нар өөрийнхөө орон нутагт, өөрийнхөө аав ээжийн төлөө, өөрийнхөө гэр бүлүүдэд үгэнд зориулсан үүд хаалга нэгтгэхийн төлөө мөн тэднэрт Бурхны үгийг ярихад яаж ярих ёстой тэр нь ариун сүнсээр илчлэгдэхийн төлөө залбираарай. Энэ бол миний залбирлын сэдэв байлаа. Бүгдээ хамтдаа энэ цаг мөчид залбирanгуйцгаая. Үгийн үйлчлэлийн төлөө бүгдээ хамтдаа залбирцгаая. Ер усын Тэнгэрлэг эцэг минь ээ, алдар магтаалыг таньдаа өргөж байна. Бурхан Аава, таны үгийн үйлчлэлийг бидэнд даалгасанд баярлалаа. Түүхийн энэ цагт, амьдралын энэ мөчлөгт бид таныг таньж мэдэн таны үгийн төлөө дуудагдаж энэ үүргийг та бидэнд өгсөнд биднийг итгэмжтэй хэмээн үзэж энд биднийг томилсонд тандаа баярлалаа. Бурхан Аава, бүхий л алдар магтаалыг таньдаа өргөе. Та бидэнд таны үгэнд зориулсан үүд хаалгуудыг хаа сайгүй нээж өгөөч. Нью-Йоркод, Монголд бидний ахын дүүсийн өмнө, бидний гэр бүлүүдийн дотор, бидний найзуудын донд та үгийн үүдийг Бурхан минь та нээж өгөөч. Бид тэр нээгдсэн тэр үүд хаалгаар Христийн нууцуудыг бид ярихыг хүсэж байна. Бид номлохыг хүсэж байна. Бид түгээхийг хүсэж байна. Тийм учраас бид үргэлжлүүлэн танаас залбирахдаа мөн хэрхэн ярих ёстой минь бидэнд илчлэгдсэн байхын төлөө бид залбирч байна. Эзэн минь та бидэнд сануулаач. Та бидэнд зааж, сургаач. Таны үг хичнээн үнэн болохыг, таны үг хичнээн хүчтэй болохыг, таны үг бидний амьдралын нөхцөл байдлыг хичнээн таарч тохирдог болохыг, амьдралын нөхцөл байдал бодиттой хариулт өгдөг болохыг та илчилж өгөөч гэж танаас залбирч байна. Баярлалаа Бурхан Аава. Христийн биеийн бүхий л итгэлийн ах эгч дүүс нарыг минь үнэхээр цагийг үнэлж гадныхантай харьцаж чадах чадвартай. Тэдэнд таныг гэрчлэхдээ тэдний яриа нэгүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт ярьж чаддаг болоход нь та туслаарай гэж танаас залбирч байна. Тандаа баярлалаа. Бүх алдар магтаалыг тандаа өргөн аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуй ярьлаа. Аамен. Номлогын төгсгөлд дашрамд нь та бүхэнд нэг зүйлийг хэлэхэд Бурхан танд үгийн үдийг нээж өгөх үед таны яриа нэгүүлсэнгүй буюу давсалж амт оруулсан мэт Бурханы үгийг үр дүнтэй дамжуулдаг байхыг хүсэж байгаа бол надтай бас холбогдорой. Би саяхан 6-7 хоногийн турш номлох ухаан гэдэг хичээлийг онлайнаар Монгол руу итгэлийн ах дүү үндэс нартаа зориулан хийсэн. За 20 гаруй хүмүүс суралцсан. Гайхалтай цаг байлаа. Энэ сургалтаа үргэлжлүүлэн хийх санаатай байна. Та бүгдийн дотор Бурханы үгийг номлож сурах хүсэлтэй, Бурханы үгийг ямар нэгэн байдлаар бусдад дамжуулах хүсэлтэй, энэ чиглэлд суралцах хүсэл сонирхолтой хүн байвал надтай холбогдорой. Магадгүй он гараад би ирэх хавар энэ сургалтыг бас дахин хийнэ гэж бодож байна. Тэгэхээр би зөвхөн пасторуудыг хэлж байгаа юм биш. Номлогч нар гэдэг бол зөвхөн пасторууд байдаггүй. Та ч гэсэн Бурханы үгийг номлох боломжтой. Танаар дамжуулан Бурхан үгээ хэлэх боломжтой. Тийм учраас та Бурханаар ашиглахыг хүсэж байгаа бол, та суралцахыг хүсэж байгаа бол танд нээлттэй боломж байгаа шүү. Би номлож байгаа шигэ бас хэрхэн номлох арга замыг бусдаа заахтаа үргэлж баяртай болно. Бурхан та бүгдийг ивэх болтугай. Эзэн Есүсийн нэгүсэл та бүхэнтэй хамт байх болтугай. Баярлалаа.